guys, Алтан шаргал навчис үнсэн алгар сайхан намрын мэндэ. 2 дахь дугаартаа тавтай байвал. За өнөөдрийнхөө дугаараар болохоор бид хоёр тус тустай сэдв бэлдэж ирсэн байгаа. Би хамтрагч байгаа сэдвийг мэдгүй, манай хамтрагч миний сэдвийг мэдгүй. За тэгээд хамтрагч байгаа сэдвээс эхлэе гэж би бодлоо. За тэгэхээр өнөөдрийн миний бэлдэж ирсэн сэдв болохоор daydreaming буюу сэрүүн зүтлэх. За чи яг энэ хоёр нь сонсч байсан мэдчихэж магадгүй бах. За тэгэхээр daydreaming нь болохоор одоо mind wandering гэдэг энэ хоёр зүйл ер нь нэлийн төстэй. Тэгээд гэтээ одоо яг юугаараа илүү ялгаатай вэ гэвэл ингээд mind wandering болохоор одоо нэг тийм одоо daydreaming-ийн хажууд арай хор багтай гэх юм уу? Ер нь баг хоргүй. Зүгээр mind wandering бол зүгээр ингээд одоо жишээ нь хүн зүгээр ингээд ажил дээрээ сууж агаад өглөө гэрээсээ гарахдаа хаалгаа төвчлөө яалаа. Зургтаа унтраалуу яалаа гэд одоо бүх зүйлээ эргүүлэн санаж эхлэхийг нь mind wandering гэдэг аа. Харин daydreaming бол ерөөсөө болж байгаагүй яг болох боломжтой шүү. Боломжтой ч өөрөө ерөөсөө түн дээр үйлдэл авахгүйгээр зүгээр ингээд толгой дотроо төсөөлөөд түүнийгаа бүр ингээд нэг юм кино зохиол маягийн болгоод гаргаад ирэх эхэлж байгаа. Тийм бүр яг кино шиг ингээд дотроо эхлэлтэй, өрнөлттэй, төгсгөлтэй. За гэхдээ ер нь төгсгөлтэй байх нь ховрдоо. Тийм төгсгөл ер нь аюул. Эхлэл байгаа. Гэхдээ ер нь нэлээ өрнөлттэй, нэлээ урт өрнөлттэй. За тэгээд ерөнхийдөө бол daydreaming одоо яг толгой дотор нь одоо яг нэг юм сэрүүн зүтлэх гэдэг процесс болж байгаа хүмүүс хөвчлэн одоо яг ямархуу байдаг вэ гэх юм бол нэг юм гөлрөөлөдөг. Бас гөлрөөлөдөг дээрээс нь ингээд бас ингээд одоо нэг юм зайд ингээд алхаал байдаг. Урагшаага хойшоо ингээд алхаал байдаг. Толгойн дотор нь юм яваалгаа тэгээд тэрийг ингээд алхаал байгаад байдаг. Учир нь толгойн ингээд тархин ингээд дотор ингээд ажиллаад байгаа шүү дээ тэр чинь. Тэнгүүд ингээд тэр хүний бие болохоор ингээд зүгээр суухгүй байгаа байхгүй. Яг тэр тархигаа дагаад ингээд тодорхой хэмжээнд ажиллаж байгаа нь ингээд хитэн одоо нэг яг нэг юм орон зайд ингээд алхаал байдаг. Тэгээд иймэрхүү хүмүүс хөвчлэн одоо нэг тийм анхаарал төвлөрөлт муутай болдог. Илүү ингээд бодит орчноос ингээд бүр юм зайс хийж эхэлдэг болдог. Тэгээд одоо аргачгүй үсттэй угаасаа бодит орчноос цугцнаасаа болоод яг тийм сэрүүн зүтлэх гэдэг процесс яг толгонд нь үүсч эхэлж байгаа байхгүй юу? Яг одоо ингээд бодит байдал таалагдхаа болцсон. Тийм одоо яг өөрийнх нь хүснээр ерөөсөө явахгүй байгаа учраас тэнгууд ингээд яг нэг явж өөрийнх нь хүснээр явж чадж байгаа зүйл нь ингээд толгойн дотор нь ингээд сэрүүн зүтлэх буюу яг нэг тэр зүйл нь өөрийнх нь бүтээсэн төсөөллийн тийм ертөнц болж эхэлж байгаа гэсэн үг. Тэгээд яг энэ байдал нь ингээд за яг ингээд анхандаа бол ингээд хүнд нэг тийм хүсэл эрмэлзэл өгөх, илүү нэг юм тийм санаа өгөх, нэг одоо ингээд төсөл мөсөл хийж яхад нь нэг иймэрхүү болондоо ч юм уу нэг тиймэрхүү зүйл хийх, эсвэл нэг манифест маягийн зүйл байж болно. Ихэнд. Гэхдээ энэ нь ингээд илүү гүнзгийрээд бүр ингээд даамжраад одоо бүр яг maladaptive daydreaming болоод ирэх үедээ одоо хүний нийгмийн амьдралд хор хохирол учруулж эхэлж байна л гэсэн үг. Энэ одоо ингээд толгойн дотор ингээд хичнээн ингээд мянга сайхан зүйл бүтээгээд байгаа ч юм шиг боловч бод байдал дээр юу ч байхгүй. Яг хэвэндээ. Яг үндэ тэр хэвэн одоо яг нэг хэвэндээ байсан яг нэг тэр хуучин байдлаасаа ч доошлцсон байгаа. Яг нэг хитрхи их ингээд төсөөлөн ургуулсан бодох нь тэр хүнийг бодит байдлаас нь холдуулаад бодит амьдрал дээр амьдрахаа мартаад толгойн дотор илүү амьдарч эхлээд үүнээсээ болоод яг үндсэн тэр бодит амьдралаа эхнээс нь хаваад алдаж эхэлж байгаа л гэсэн үг. Ер нь амьдралынхаа нэг хэсэг болчдөг л гэсэн үг. Тийм бүр ингээд нэг хэсэг батгаа бараг бүгдийг нийцлэх шахуу болчдөг зүйл. Тэгээд ер нь иймэрхүү зүйл нь ингээд удаан яваад байх тусмаа эмгэг болж хүндрэх магадлал өндөр байдаг. Тийм яг уу гэхдээ яг үндсэн DSM-5 гэдэг одоо яг нэг сэтгэл зүйн онцлогооны ном байгаа. Яг тэр номон дээр яг бүрэн би даасан онцлол болж ерөөсөө ороогүй. Гэтэ одоо ингээд сэтгэл судлаачид ингээд судалсаар л байгаа. Тийм сэдв. Сонирхолтой сэдв. Тийм судлагдаж дуусаагүй байгаа сэдв. Сонирхолтой. Судлагдаж дуусаагүй сэдв боломжтой шүү дээ. За одоо чиний сэдвийг сонсцгоё. За миний одоо сонгосон хоёр сэдв болохоор за хамгийн ихнийх нь lucid dreaming. Лаг сонсогдож байгаа шүү. За энэ маань болохоор хүн зүүдэлж явах үедээ өөрийгөө зүүдэлж байна гэдгийг ухамсарлах үйл явц гэж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл ингээд би унтж байхдаа өөрийгөө
зүүдлээд байна. Би ингээд зүүдлээд байна гэдгийг ингээд мэддэг гэх юм уу? Ухамсарладаг. За тэгээд энэ зүйл маань яг яаж ингээд үүсээд ийн вэ гэхлээр одоо rapid eye movement боёо тий хүний ингээд харааны тий хурдтай нэг тийм хөдөлгөөнтэй үедээ хүний тархин ингээд ажиллаад одоо мөдөө тий нөгөө нэг бүх зүйл нь ингээд төсөөлөгдөөд ирэнгүүт хүн өөрийгөө зөөдлөж байгаа гэдгийг ухамсарлаад ирдэг. За тэгээд одоо энэ lucid dreaming одоо процесс явагдаж байх үед хүмүүс өөрийнхөө зүүдийг хүснээр өдөртөж болдог. Яа, гал байгаас тий. Нүсийг иш нисээл. Тий. Тэг бүр болохгүй бол алийг нөгөө краш олоод ирээ тий. Нөхрөө болгоод авчи гэдэг ч юм уу тий. Би яд байж болохгүй гэдэг чинь миний зүүд штэ тий. Би хүснээ энэ. За тэгэнгүүт энэ маань болохоор за эрэг талууд бас угаасаа байгаа. Одоо хүн болгон угаасаа хар дардаг. Тэр хар дарсан зүүдээ өөрийнхөө хүснээрээ удирдаад одоо тэрийг сайн зүйл рүү чиглүүлж болно. Эсвэл ямар нэгэн байдлаар өөрийнхөө ангааш тавьж болно гэсэн үг. Тэгээ өөрийнхөө талаар илүү их мэдэж авах боломжтой. Тэ би яг юу хүсэж байгаа хүний. Нөгөө зүүдээр дамжуулж бас хүмүүс өөрийгөө тийм мэдэж авдаг. Ер нь бол зүүд гэдэг сэдв чинь угаасаа дуусгааргүй сэдв шүү дээ. За сөрөг талууд бас угаасаа байгаа. Сайн яаж байгаа сар гихчээр угаасаа байж л тарна. За бид хийдийн хилж заншснаар тэ сүнсэнд даруулах. Sleep paralysis. Энэ зүйл болох магадлал нь өндөртэй. Яагаад гэвэл тухайн хүний тархин ажиллаад байгаа шүү дээ. Яагаад гэвэл тэ ингээд төсөөлн ажиллаад байгаа. Тэгэхээр sleep paralysis буюу тэ ингээд хүний тархи ажиллаад байдаг. Гэтэ би энэ унтцсан байгаа. Тэр үйл явц болох магадaltaй. Тэгээ дараачих нь болохоор хүний одоо нойрны хуваар гэж байгаа шүү дээ. Одоо яг нөгөө нэг тийм алдагдах магадлалтай гэсэн. Тийм, алдагддаг гэсэн үг юм. За дараагийн сэдэв маань dissociation. Би энийг одоо судалж байгаа үйл явцтай яг нөгөө нэг чиний өмнөх дугаар дээр ирсэн зүйлийг бодож байсан аахгүй юу? Тэгээ за энэ маань юу вэ гэхлээр тухайн хүн одоо тухайн мөчөд те өөрийнхөө ингээд би мэдрэмж эсвэл ингээд орчноосоо ингээд салсан мэдрэмж авахыг dissociation гэж хэлдэг. Одоо тусгаарлах гэсэн үг аахгүй нэг ясандаа. Тэгээд энэ нэг төрлийн хүн өөрийгөө хамгаалах механизм болдог. Яг нөгөө өмнөхдөр ярьжсэн чинь ингээд өнгөрсөнд болж байсан зүйлээ ингээд мартчихдаг. Ингээд өөрийгөө гимтээжсэн зүйлсийг мартчихдаг гэдэг шиг юм байна. Яагаад мартаад ийна гэхлээр өөрийгөө хамгаалах гэдэг байгаа байхгүй юу? Жиний тэр нөгөө нэг муухай дурсамж тэр зүйлийг чинь одоо хамгаалах гэдэг байгаа гэсэн. Тэгээд энэ нь яг нөгөө саяны хэлсэнчлэн одоо за айдастай үе байна, травматай үе байна. Тэгээ стресстэй үе байна. Яг энэ үед нь одоо хамгаалах механизм болоод идэвчээд одоо явдаг гэсэн үг байхгүй юу? За тэгвэл энэ маань бас дотроо бас 4 хуваагдана. За эхнийх нь depersonalization. Бас амар ядаргаатай хэллэгтэй би мэдчихэв. Миний хэл хүртлөөрөө оролцолтой байж байна. За энэ нь өөрийнхөө биеийг гаднаас нь харж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Өөрийнхөө биеийг гаднаас нь. Лаг байгаас тэ ингээд тэгээд би энүүн дээр бас нэг зүйл ярмаар санагдсан байна. Яг би энэ зүйлийг мэдхээс өмнө яг Heaven гэдэг номерс баггүй. За уншаагүй хүмүүст бол тий спойлер болно тий. За яг нэг хэсэг дээр нь манай гол дүрийн хүү маань ер нь нэлээд хүнд дээвлэхэлтэн төртөөд ер нь дээвлэхэд өртдөг хүүхэд тэгээд нэлээд хүнд зодуулаад тий. Одоо хамгийн арчаагүй байдал дээр байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр чинь цусандаа хутгалцсан газар хөвтөж байгаа. Яг тэр үйл явцдаа өөрийгөө яг дээрээс нь харах үед яг өөрөө бүрт амар арчаагүй санагдсан гэдэг ч юм уу тий. Нэг тийм одоо үйл явц дээр ингээд бодоод үзэнгүүт одоо тухайн хүүд бол угаасаа үнэхээр маш хэцүү байсан байна ш тараа тийм үү. Зодуулсан, цусандаа хутгалцсан, хамаг бие нүвчтэй байгаа. Дээрээс нь сэтгэл зүйн маш олон зөрчлүүд байгаа би юу тий. Өөрийгөө одоо ингээд ийм байдалд хүргэсэн байна. Би яагаад энэ эсрэг босож чадаагүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд бодлоо толгой дотор нэргэлж байгаа маш их одоо айдастай байгаа үе гэсэн үг байхгүй юу. За тэнгуут энэ үед нь шууд нөгөө нэг dissociation буюу нөгөө хамгаалах механизм чинь арай өөр хэлбэрээр идэвчээд одоо өөрийгөө өөр хүний өнцгөөс харж байгаа гэсэн үг байхгүй юу. Яагаад тэгж хараад байгаа юм бэ гэхлээр тэр мэдрэмжийн унтраахыг хүсэж байгаа гэсэн үг. Дотор нь төрж байгаа тэр бүх зүйлсээ. Тийм. Яг өөрөө мэдрэх гэхээс илүү гаднаас нь харахыг илүү үзэж байгаа учраас одоо
бие механизм нь одоо шууд ингээд цаанаасаа шууд ингээд өөрийн гаднаас нь ингээд харуулж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байгаа гэсэн үг байхгүй юу? За за дараачих нь болохоор realization буюу тий одоо өөрийнх нь байгаа орчин нь нэг тийм бодит биш нэг тийм кино шиг юм шиг санагддаг. Тэгээд яг энийг ингээд сонсонгууд яг нэг daydreaming гэдэг ер нь жоохон төстэй санагдаж байгааз. Гэтэ энэ нь болохоор хүн яг өөрөө тийж төсөөлж байгаа биш. Яг өөртөө тохиолдгоор мэдрэгдэж байгаа. Тийм яг тийж санагддаг. Өөр яг бодит байдал дээр байгаа. Гэтэ тэр нь яг бодит байдал биш юм шиг санагддаг. Гэдэг ч юм уу тий. Тэгээд энэ нэг ясандаа бас унтрааж байна гэсэн үг байхгүй юу? Бас л яг өөрийнх нь мэдэрч байгаа мэдрэмж. Унтрааж байгаа. Тэгээд арай нэг тийм кино тий нэг тийм одоо бодит биш юм шиг одоо мэдэрсэн нь өөрт нь илүү аюул багтай гэх юм уу. Тийм байгаа учраас ингээд унтрааж байгаа гэсэн үг байхгүй юу? За дараачих нь энэ яг чамд тохиолдож байсан. Ер нь хүн болгонд нэлийн тохиолддог зүйл ах гэж би бодож байна. Amnesia. Тийм мартах. Тийм мартдаг байхгүй юу? За энэ нь ингээд ер нь тухайн одоо хүний стресстэй ямар нэгэн травматай PTSD ч юм уу те яг энэ зүйлүүд тохиолдож байгаа үед одоо мартдаг хэсэг хугацааны те бага хугацааны ой санамж байхгүй одоо устдаг гэсэн үг байхгүй юу? Одоо жишээлбэл манай хүний өмнөх ярьсан жишээн дээр те нөгөө мартахыг хүсдэг дурсамжуудаа те ингээд сандаггүй. Тийм сандаггүй. Гэтэ ерөнхийдөө бол яг хардаас нь хөөгөөд эхлүүл гараал ирдэг. Гэхдээ ер нь шууд ингээд толгойд байдаг. Дурсамжийн дотор нь те хүний дурсамж чинь ингээд шууд ингээд толгойд дээр ингээд бодонгууд шууд орж ирдэг шүү дээ. Тийм байхгүй. Тийм. Заавал бүр нэлийн зовж сандаг. Тийм. Тэгээд одоо хүн ямар нэгэн байдлаар маш их стресстэй үед эсвэл маш их айдас мэдэрсэн үедээ ч юм уу те гээд машин барьж байгаа. Тэнгүүд яг яаж машин барьснаа сандаггүй. Нэг өглөө гэрээсээ амар яарал гараал. Тэгтээ нөгөө нэг хаалгаад өгчих юм. Яла хаалгаад өгчлөө яла гэдэг шиг. Тийм. Ер нь яг тэрүүнтэй ер нь нэлийн төстэй. Гэхдээ шууд би автоматар шууд ингээд хаачж байгаа гэсэн үг байхгүй юу? За хамгийн сүүлийнх нь DID гэж байгаа. Yes, this is my day. Нэлээ судлах зүйлхтэйсээ дээ шүү. Тийм. Энэ зүйлийн талаар ер нь дараад нь тусдаа тийм нэг анги оруулсан. Тийм дугаар болгож оруулвал илүү дээр байх. Ер нь ярих зүйл ихтэй одоо ботл судлагдаж дуусаагүй. Ер нь нэлээ сонирхолтой сэдв. За энэ яг за мэдгүй хүмүүстэй шууд нэг товчхон танилцуулъя гэх юм бол нэг хүн дотор маш олон тийм зан чанартай одоо хүн ер нь бараг оршоод ийнэ гэсэн үг. Одоо жишээлбэл миний дотор штэ уянга гэдэг нэртэй 17-той нэгтэй эсвэл 27-той ч юм уу нэг хүн байж ахыг уу гэсэн үг байхгүй. Тийм тэгснэ хажууд нь цэцгээгээ 5 настай нэг жоохон хүүч байх юм. Охин ч байх юм уу? Тийм ерөөсөө нэг тийм үнэхээр тааварлаа шүү гэх юм уу. Тэгээд энэ нь бас яг яагаад энэ зүйлтэй холбогдож байгаа вэ гэхлээр энэ нь одоо дотроо өөрөө дүртэй байдаг гэх юм уу. За хамгаалагч. За хамгаалагч нь яг ямар үед гарч ирдэг вэ гэхлээр өөрт нь аюултай зүйл тохиолдож байгаа. Ямар нэгэн байдлаар трама тэ одоо тэ ингээд тэр зүйлийн сэтрээсэн зүйл гарч ирэх юм бол хамгаалагч гарч иж тэр хүнийг хамгаалдаг гэсэн үг. Тэгээ ер нь ингээд switching гэж тэ ингээд солигдох гэсэн тийм зүйл байгаа. Тэгээ ингээд за ингээд ер нь одоо ингээд товч танилцуулахад бол ер нь бол нэг иймэрхүү байна. Нэг хүн дотор ер нь нэлээд хідэн хүн бол оршиж болно шүү. Болно. Тийм. Миний мэдгээр нэг хүн дотор бараг 15 билүү хүн оршиж исэн тийм тохиолдол бас байдаг шиг санагдчих. Тийм. Тэгээ би энийг чинь хамгийн анх киноноос мэдэж авч ирсэн юм байна. Тэгэл дурлцсан л таа биш. Тэгэл сэтгэл зүйч болно гээл. Шийдсэн тийм. Нэг бүр ингэ сэтгэл зүйч биш бүр судлаач болоод энийг замч судалж ид санаа амарна гэж бодож ирсэн гэж бодцоо. Тэгээд заага тэгэхээр ерөнхийдөө бол үндсэн ярих сэдвүүд маань бол яг одоо ингээд энэ үрээд дуусч байна. Харин энэс цаашаа бит хоёрыг одоо өөрсдийнхөө одоо өөртөө хоолж ирсэн юм уу? Тэний тиймэрхүү зүйлсээсээ жоохон хуваалцъя. Тий. За тэгэхээр чамд ер нь daydreaming байдаг уу? Ер нь хийдэг үү гэж? Бэш тээ. Daydreaming хийхгүй бол амьдрал утгагүй. Ялч хаяатаа бол тийм шүү. Гэтэ ингээд одоо заримдаа тийм үнэхээр ингээд миний одоо байгаад байдал ч юм уу тийм ингээд амьдарч байгаа орчин ч юм уу тийм тиймэрхүү зүйл ингээд таалагдахгүй тийм миний ингээд хийж байгаа зүйл ингээд бүтэхгүй байдаг ч юм уу. Тиймэрхүү үед бол daydreaming болоогоосаа хийн.
Яа ийм болцсон байсан бол тий. Тэгээд заримдаа өөрийнхөө хийж байгаа үйлдэлээ хийж эхлэнгүүтээ ардаас нь шууд төсөөлж эхэлдэг байхгүй. Одоо ингээд хийж байгаа шүү дээ. Тэнгүүт яа за би энийг хийгээд дуусчвал ингэ чинь тэгэл та шууд ингээд нөгөө байгаа шүү дээ тий. Тэгээ би чинь барах тий зүгээр ингээл тэгээ шүлэг бичээл бараг зохиолч юм чи яхаа ном сон гаргаад тий ёо эсвэл номын уулзалт муулзалт хийс гарын ус өмс үнэхээр л алдартай болчлоо. болчихсон юм чи. За тийм байна. Тий. За чиний хувьд за lucid dreaming гэр нь тохиолдож юу? За ер нь тохиолдож ясны хувьд байгаа заяа. Яг нэг өөрийгөө би чинь зүудлээд байна уу та гэж бодож байсан үе байгаа. Гэтэ яг үнэхээр өөрөө нэг тэгж амар удиртаад байсан үе бол ерөөсөө байхгүй. Яг нэг би зүудлээд байгаа юм шиг. Тэгвэл би ингэ чи одоо би ийм зүйл хийх юм гэдэг ч юм уу тийм юм байхгүй. Зүгээр яг нэг зүүдэндээ нэг удаа яг тэгчээс ахгүй ингээд хаана гэдэг юм мэдэхгүй заяа. Нэг сургууль дотор форумтай. Тэгээ ингээд нэг анги дотор ороо суудсан чинь ингээд яг ширээн доот тавхаж байгаа юм заяа. Яг тэгж явах үедээ яагаад ч юм толгон дотор зүүдлээд байна да. Энэ үнэхээр зүү зөө яг зүү дотор. Тэг ингээд зүүдлээд байна да. Гэдэг юу орж ирээд тэг ингээд би зүүдлээд байгаа юм шүү дээ. Гээд тэг ингээд доороосоо юм гаргаж ирээд тэг тэрнээс цааш яг ясна сандаг үзээ. Тэг сэрээгүй гэхдээ тэрнээс цааш авах сэрээгүй. 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 Гэтэ яснаа сандаггүй. Сонирхолтой юм тий. За надаа бол бас тохиолдож ирсэн үе бол байгаа. Гэтэ би ер нь удирдлагыг ер нь гартаа аваагүй. Гэтэ за яж одоо ингэ бодоод үзэнгүүт нэг удаа бол гартаа авч байх үед бол авч исэн байна. Гэтэ би ер нь зүүд гэдэг зүйл угаасаа маш сонирхолтой сэдв шүү дээ. Тэнгүүд би ер нь зүүдээ ер нь нэлийн сандаг төрлөх байхгүй. Багтаа зүүдэлсэн зүүднүүдээ би ер нь хинхийг бараг сандаг. Тэгээд нэг удаа болохоор амар сонин заяа. Би ингээд Instagram гүйлгэж агаад нэг мэдээлэл олсон байхгүй. Нөгөөд нь ингээд хүн өөрийгөө зүүдэндээ талент харж чаддаггүй. Яа. Тийм мэдээлэлсэн байхгүй юу? Тэг яг тэрийг уншсныхаа артаас би яг ингээд зүүдэлдэг байхгүй юу? Унтаад тэгээ би ингээд өөрийгөө зүүдлээд байгаагаа мэдсэн заяа. Тэнгүүтээ би хүн нэрээ өөрийгөө зүүдэндээ талент харж чаддгүй гэсэн тий. Гингүүтээ шууд өөрийгөө талент харжсан байхгүй юу? За харагдчихэв нөө. Харагдсан заяа. Гэтэ би шулам шиг цэрд болсон. Тэнгүүтээ ингээд би зүүдэн дотроо заяа бодож байгаа байхгүй юу? Одоо ингээд тэр машин зам дотор ингээд би төвжрэлтэй явж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ өөрийгөө ингээд талент хараад тэнгүүтээ эн чинь юун зам бэлээ? За одоо ингэж явбал тэр байгаа даа гэж бодонгуудаа шууд машина унаад явж исэн. Гэтэ машина бүр унаагүй миний машин бүр ниссэн гэж бодтоо. Андаа шүүр байсан биш үү? Тэгээ би тараад басан яна шүүр биш байсан байгаа гэж. Нөө шүүр нь бас толмэлтэй тий. Тэгээ ер нь бол бас ер нь гэтээ хүмүүс бас байдаг баха тий. Байдаг байх гэхдээ ер нь яг хүмүүсийг ийм зүйл гэдэг юм бол мэдтдэггүй байх. Яг lucid dreaming яг нэр мэрийг бол мэдтдэггүй байх. Гэтэ энийг ер нь одоо шашин тал руугаа аваад үзэх юм бол сүсэг тал руу аваад үзэх юм бол зүйдээ манах. Тийм гэж ярьдیں۔ Ингээд lucid dreaming гэдэг одоо за өнөөдөр зүйдээ манахаас гээд одоо лам дээр очиод үзүүлсэн чи өнөөдөр зүйдээ ман гинэ гээд зүйдээ манаад тэнгүү зүйдээ манжах үедээ тий одоо ээж автагаа уулздаг ч юм уу насаарсан тий хүнтэйг уулздаг гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл бас байдаг. Ер нь их сонирхолтой сэдв. За тий та. This is Asian. За энүүн дээр depersonalization за энэ сэдвэр дээр чамд тохиолдож байсан жишээ юм шиг юм уу? Тиймэрхүү зүйл байна уу? За яг би энэ дээр яг нэг зүйлийг санаж байгаа нь болохоор нэг хүсрэл 7 байна уу 6 дугаар ангийн хөлтлээсэн баг. Яг тэр үед ингээд одоо яг үнэхээр яг би бицлогийн хувьд өөрийнхөө үеийн хөлтөөс халдлага аваад одоо ингээд тэр чинь ингээд миний би бицлогд ингээд миний хүсээгүй байхад одоо миний зөвшөөрлгүйгээр ингээд надад ямар ч зөвшөөрлгүйгээр нэг тийм амар хүрсэн байгаа гэсэн үг шүү дээ. Тэр нь бүр нэг юм жоохон хүчрхийллийн шинжтэй. За. Тэрний дараагаар яг ингээд надад ингээд би яг ингээд уйлаад сууж байгаа байхгүй юу? Тэгж яхтаа би өөрийгөө гаднаас нь харж байсан. Тэгээ би ихтэй яг сэрийг сая чамайг ярьж явах үед л бодсон заяа. Надад тийм юм байдаг үлээ гээд яг тэгж явах үед нь ингээд тэр үед нэрээ надад ягаад ч юм тэгсэн шүү дээ. Би өөрийгөө ялчгүй гаднаас нь харсан. Яг би ингээд орон дээрээ ингээд уйлаад хөвтөж байгаа заяа. Тэгэхэд ингээд яг ингээд би яг өөрлөгөө алхаж ирж байсан. Амар сайн санд энэ уйлаад хөвтөж байгаа өөрлөгөө алхаж ирж байсан. Oh my god, that's
ямар юу мэдрэмж вэ? Ааха. Тэгээ яалчгүй тухайн үеийн мэдрэмжээсээ яг үнэхээр л цутахыг хүссэн баха. Тэр ч одоо дөнгөж 6 7 дахь ингээ хөхөд юуных нь тэнцэх чадвар байх үү яг үнэндээ. Яг нэг тиймэрхүү зүйлтэй үнэхээр дөнгөж өсвөр насндаа явж байгаа тийм ороочгүй байгаа штэ баг тий. Бараг ороочгүй. Тэгэхээр ер нь айгүй хүнд туссан байх. Тийм, ер нь жоохон хүнд туссан. Гэхдээ би энийг яг тухайн үедээ бас мартцсан байсан. Яг ингээ жоохон томроод ирэх үедээ сэтгэл зүйчдэр очих хүртлээр би энэ зүйлийг бүр ингээ ор мөргөө мартцсан байсан. Тэгээ яг очсныхоо дараагаас ингээ сэтгэл зүйч ингээ асуулт суугаад яг гүнзгий ухаад эхлэнгүүт нь нэрээ тэр үе тийм зүйл болсон шүү дээ. Гэд ярихад бүр үнэхээр амар уйлж байгаа байхгүй юу? Яг нэг тиймэрхүү зүйл байгаа. За ер нь сонирхолтой сэдв ер нь яриад байхаар сэдвнүүд. Тийм тэгээд бас яг хуу хэрвээ энийг сонсож байгаа хүмүүс маань ингээд бас ингээд жоохон бодоод үзчихгүй юу. Ингээд надад бас юм зүйл юу вэ? Би нэрээ бас яалаа. Нэрээ ингэжсэн чинь тэгсэн ш. Нэрээ яг шалтгаан юу юм бол гэдэг нэг жоохон бас ухаан бодоод хүн болгонд л байдаг бахаа л гэж бодож байна. Ер нь хүн болгонд л бас нэг өөрийгөө нэг бүр нэг гаднаас нь харсан үе байдаг л байлгүй дээ. Тийм. За энэ хүртэл сонссон хүмүүстээ баярлалаа. Тэгээ бас алдаа дутагдсан байвал sorry. Анхных болохоор уучлаарай. За ингээд баяртай. Bye. Дараагийн дугаараар уулзъя. Bye bye.